За залгамж төвийг маань үзээд за бидний контентаас өөртөө хэрэгтэй гоё мэдээллүүдээ одоо авдаг та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би бас та нартайгаа нэг гоё одоо онцгой сэдвийн тухай гэхүү маш хэрэгтэй сэдвийн тухай ярилцах гээд энд сууж байна. За Солонгос руу яг сурахаар одоо бэлдэж байгаа. За сурахаар шийдсэн хүмүүсүүдийн одоо ихэнх шалтгаан нь бол Солонгост очиод яг ажил хийнгээ, хэлний бэлтгэл, тэгээ бакалавр, магистртаа сураад төлбөр мөнгө өөрөө олоод одоо бусдын амжиргааныхаа зардлыг ч гэсэн өөрөө олоод амьдарч болдгоо гэсэн юм ойлголт өөр их байдаг. Тэгээ тэр ойлголтоос болж хүмүүс одоо маш ихээр бас Солонгос руу сурахаар явж байгаа нь ажиглагддаг. Тэгээ би яг үнэхээр одоо өөрөө Солонгост те сурж исэн хүний хувьд 5 жил амьдарсан хүний хувьд за тэр магистраа хамгаалаад төгсөөд ирсэн хүний хувьд яг үнэхээр Солонгост ингээд цагийн ажил хийгээд эсвэл одоо байнгын тогтмол ажил хийгээд тэр ингээ төлбөрөө олоод бусад зарлаа төлөөд ингээд амьдж болдог юм уу гэдэг тал дээр ярих чинь. За тэр хэрэг болдог бол яаж бас тийх юм. За хэрэг болохгүй бол яагаад болдоггүй гэх мэтчил ингээд гоё дэлгэрэнгүй ярилцаад явъя гэж бодлоо. Хэлний бэлтгэл ямар байдیں, бакалаврт ямар байдیں, магистрт ямар байдیں ингээд гоё гурван хэсэгт ингээд хуваагаад та нартайгаа бас ярилцъя гэж бодсон байгаа. Тэгээ бичлэгээ дуустал үзээрэй. За тэгвэл хэдүүлээ хэлний бэлтгэлийн хувьд ярилцъя. Яг очоод бол яг хуулиндаа бол 2 жилийн хугацааг хэлний бэлтгэлд сурж болно гэж бол зааж өгсөн байдаг. Гэхдээ ихэнх хүүхдүүд 1 юм уу 1.1 одоо те 5 жил ингээд сураад яг үндсэн ангидаа ордог л доо. Тэгээд хэлний бэлтгэлээ төгсөөд үндсэн ангидаа ороод төлбөр мөнгөө өөрөө зохицуулахад хамгийн том одоо буруу нөлөө үзүүлдэг гэх юм уу сөрөг үйлдэл байдаг. За ягаад тэгэхээр ингээд 1 жилээс 1 жил гарангийн хугацаанд хэлний бэлтгэлд хэл сурангуудаа хэлний одоо үндсэн ангийнхаа хичээлийг ойлгох хэмжээний хэлийг бол барагтаа л олж авч чадахгүй. Гэхдээ бол яг бүр боломжгүй гэсэн үг бол биш. Маш их хичээл зүтгэл гаргасан хүн бол сурах боломжтой. Гэхдээ ихэнх тохиолдолд Солонгост 1 жил орчим сурангуудаа яг ингээд академик төвшний хичээл ойлгох бол жоохон боломжгүй байдаг л та. Тэгэхээр яг үүндээ бол 2 жил ингээд хэлний бэлтгэлдээ сураад за үндсэн ангидаа орвол зүгээр гэж би зөвлөн. За тэгтээ бид нар мэдээж төлбөр мөнгө өөрөө олно гэж бодож байгаа. Очоод тэнд бас хэлний бэлтгэл байх хугацаанд яаж ажиллах уу, ажил олох гэл олон зүйлүүд байгаа шүү дээ. Тэнгүүдээ Солонгосноо бодит амьдрал дээр хэрхэн яаж дүнж оцсон хүн ажил олдог вэ гэхээр ерөөсөө л танилын хүрээгээр ажил олдог. Тэгэхээр одоо чиний таньдаг хамаатан садамж байдаг юм уу, найз нөхөд ямар нэгэн монгол хүн байж ич чамд одоо ажил олж өгөх магадлал нь илүү өндөр болдог гэсэн. Таньдаг хөнгөн хүн бол дүнж очсныхаа дараа бол яг ажил олох магадлал бол маш бага. За дээрэс нь нөгөө хэлний бэлтгэлд очиж байгаа учраас хэлний чадвар бол тийм сайн биш байгаа. Тэгээ яг тийм хэлний чадвар сайн биш хүнийг бол яг ингээд сонгоод ажил авдаг газрууд бол маш цөөхөн болсон. Ялангуяа сүүлийн үед одоо энэ гадаад хүмүүсийг баримчилж байгаатай холбоотойгоор бол зөвшөөрлгүй гадаад оюутнуудыг бол баг ажилд авахгүй байх хандлага бол нэлээд ихсэж байгаа. Тэгэхээр ядчил нөгөө нэг цагийн ажилд орохын тулд 6 сар Солонгост байгаа. Тэгээ 6 сарын дараанаас бол аль бие усны цагийн ажлын эрх энтрээ аваад явах байдал нь үүсдэг учраас бас тэр зүйлээ бас бодох хэрэгтэй. Тэгэхгүй ингээ манай хэлний бэлтгэлд явж очиод баг 1-2 сарын дараанаас шууд ажил хийгээл хэлний бэлтгэлийн дараагийн 6 сарын гэдэг юм уу жилийн төлбөр олоод л гэл ална л гэж бодоод байдаг. Гэхдээ яг үүндээ хэлний бэлтгэлийнхэн бол ялангуяа нэлээд боломжгүй. Тэгэхээр зөв миний хувьд юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр ерөө чи хэлний бэлтгэлд явж байгаа бол аав ээжтэйгээ сайхан ярилцаад за ийм зүйл болд юм байна. Очоод тэ мөнгө маш их хэрэг болно. Дээрээс нь ажил төрөл дөнгөж очиж байгаа хүүхдэд хэцүү байдаг учраас ядаж хэлний бэлтгэлийн сургалтын төлбөрийг жилээр нь төлөөд өгөөч. За тэгээд жилийн дараа бол ингээд 6 сараар нь надад туслаад ингээд дэмжиж өгөөч. Би бас зохицуулахыг хичээе гэж ярилцах хэрэгтэй. Дээрээс нь төлбөрөөс гадна амжиргааны зардал дээр бас туслаач. Сар болгон тогтмол одоо Монгол мөнгөөр эдийн сая төгрөгч гэдэг юм уу явуулдаг байж болох уу гэдэг ээж автаа аягуусаа ярилцах хэрэгтэй. Тэгээд ихэнх хүүхдүүд нөгөө амар явхдаа зөндөх зардал гаргадаг учраас очоод бас ээж аваасаа төлбөр мөнгө авахгүй гээл амандаа л ингээд өөртөө төлбөр болохгүй хичээдэг л дээ. Гэхдээ яг нөгөө нэг яг ажил хийхдээ тэр ажил олох хүрээлээ олж амжаагүй дээрээс нь хэл яриа нөхлөлтойхон шиг одоо тогтож амжаагүй байхад ээж аваасаа мөнгө төрөг авч чадахгүй байх юм бол эсвэргээрээ маш олон одоо сүрэг дагаврууд гарч ирдэг. Хичээлээ орхигдуулаад зөвхөн ажил хийгээд явах магадлалтай. За эсвэл ээж аваасаа нууцаар харлаад явах ч гэдэг юм уу тийм магадлалтай. Тэр яг ингээд анх ингээд хэлний бэлтгэлд явахаас өмнө ээж автайгаа айгуу сайн яриад айгуу сайн судлах хэрэгтэй. Тэгээ мэдээж хэлний бэлтгэлд явж байгаа сургууль болон тэр сургуулийн байршил одоо хэлний бэлтгэлийн оюутнуудад ажил олоход маш ихээр нөлөөлдөг. Яг үнэхээр юм хөдөө очсон хүнд бол хичнээн сайхан танилтай байгаад ч баг ажилд орох боломж нь бага байдаг. Яагаад гэвэл тэнд байгаа гадаадууд ч юм уу тэнд байгаа
байгаа монголчууд аль хэзээний нөгөө зах зээлээ эзлээд ингээд тогтмол ажил гарсан болдог. Ингээд шинэ хүмүүсийг бол хүлээж авахд жоохон хэцүү байдаг. За харин эсэргээрээ одоо нөгөө жоохон төвч гэдэг юм уу те сөвөд мөвөл орчин хэрвээ очвол яг хүмүүс их зах зээл их учраас ажил төрөл бол бас танилын үрээр дамжуулаад олдох боломжтой ч гэдэг юм уу. За нөгөө талаараа бол тийм том хотууд илүү амжиргааны зардал нь өндөр учраас маш их хэмжээний одоо ажил хийж их мөнгө олох хэрэгтэй гэдэг ч юм уу. Тиймэрхүү ингээд эрсдлүүд бол байдаг. Тэгэхээр яг өөрөө аягүй сайн төлөвлөх хэрэгтэй. За би эхлээд хаашаа нь явах вэ? За ээж ааваас ингээд тусламж авч байгаа жоохон амжиргааны зардал багтаа руу явах уу? Тэ за эсвэл өөрөө бас ажил төрөл хийгээд одоо ээж авдаа дэм тус болъё гэж байгаа бол яг төв рүү нь явах уу гэх мэтчлэн ингээд төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Хэрэг төв рүү нь явбал аль сургуульд явах вэ? Одоо хөдөөний сургууль явбал аль сургуульд явах вэ гэдэг юм ингээд аягүй сайн судлах хэрэгтэй. Тэгээ ер нь бол бас нэг зүйлийг аягүй анхаарахад бол хэлний бэлтгэлд сурсан сургуульдаа үндсэн ангидаа орно буюу бакалавр юм магистрийн зэрэгтээ орно гэж бодож явбал их зүгээр байдаг. Яг тэгэхээр манайхан нөгөө бакалавр за дараа нь очиод шилжчихье. Эхлээд одоо хямдхныг ч гэдэг юм уу. Тэгээ виз өнөр гардыг сонгочихъя гэдээ ямар ч хамаагүй сургууль сонгодог. Хэлний бэлтгэлээ төгсөөд үндсэн ангидаа орох болонгууд сургууль шилжих чинь, сургууль судлах чинь айгүй эрсдэлтэй бас нэлээд цаг хугацааг авдаг. Тэгээл одоо сонголтоо хийж чадахгүй одоо яахаа хийх мэдэхгүй ингээл зөндөө юм болдог л да. Тэгэхээр яг хэлний бэлтгэлд сурсан сургуульд орох юм бол тухайн сургуулиас илүү тэтгэлэг авч чадна. За дээрэс нь нөгөө ойр орчмоо мэдж байгаа учраас амьдрал чинь илүү хурдан төвхнөж гэдэг юм уу давуу талууд ихтэй. Тэгэхгүй зүгээр өнөөдөр ингээд явж л байвал хямдхан зардалтай явж байвал гэд дараагийнхаа асуудлуудыг бодоогүйгаас болоод дараа нь том эрсдлүүдийг үүрдэг. Тийм учраас хэлний бэлтгэлд хэрвээ явж байгаа бол анхнаасаа бүх юм аягүй гой төлөвлөөрэй. Зүгээр нэг зуучлалын байгууллагын ажилтны үнд одоо итгээд те бүх юм ингээд өгж яг өөрөө бас судлаад Солонгост байгаа хүмүүсээс зөвлөгөө аваад аль болох хүмүүстэй уулзж ярилцаад маш гоё юм хэлний бэлтгэл сурах одоо бид нар бичиг баримтнаар төлөвлөгөө гэж өгдөө ш тэрэн шиг яг өөртөө зориулж гоё төлөвлөгөө гаргаасаа гэж хүсэж байна. Ер нь хэлний бэлтгэл ингээд 6 сараар төлбөрөө төлж очичоод үлдсэн одоо тэ 6 сарынхаа төлбөрийг өөрөө төлөх бол маш хэцүү байдаг шүү. Яагаад тэгэхээр түрүүний хэлсэн шалтгаануудаас гадна эрт ажил хийгээд явах тусмаа одоо хичээлээ орхитуулаад нөгөө олон ингээ уйлрах тохиолдлууд айгүй их гардаг. Тэгээд хүмүүс юу уйлрах вэ гэж ярьж байгаа боловч бас уйлрах тохиолдол зөндөө байдаг болохоор тэрийг араар ингээл мөнгө төлөөд яваад байна те. Тэгэхээр яг нөгөө очиод бас хэлний бэлтгэлд сурж байхдаа өөрийнхөө төлбөр мөнгийг зохицуулъя гэж бодож байгаа бол Монголд байх хугацаанд хэлний сургалтанд суугаад тодорхой хэмжээний одоо мэдлэгтэй болоод явах нь илүү зүгээр шүү гэж хэлний бэлтгэлийн хувьд бол зөвлөмөр байна. За шууд бакалаврт явж байгаа хүүхдүүд те яг очингуудаа одоо ажил хийгээд төлбөрөө олж чадах юм уу? Одоо ерөнхийдөө Монгол топог оноогоо авчихсан. За тэгэнгүүтээ бакалаврт очиж сурж байхад амьдрал ямар байд юм бэ гэж сонирхож байгаа хүүхдүүдийн хэсгийг илүү анхааралтай сонсоорой. За ерөнхийдөө бакалаврт яг очихдоо мэдээж топог оноо аваад авж байгаа тэр тодорхой хэмжээний солонгос хэлний мэдлэгтэй байгаа. Тийм болохоор очиод бол ажил төрөл олжно гэж бодож идэг. Гэхдээ ингээ бакалаврын хичээлийн хуваар маш шахуу байдаг. 7 хоногийн одоо 5 өдөр баг 9-10-аас эхлээд орой 6-7 хүртэл ч юм уу. Зарим сургуулиуд бол яг 5-6 хүртэл гэдэг ч юм уу. Ер нь нэг юм ажил хийж байгаа юм шиг яг өдөрт ингээд аягүй тогтцсон хичээлтэй бол байдаг. За дээрэс нь нөгөө хэлний бэлтгэлээ солонгос сураагүй учраас ангуудаа солонгост очиж байгаа учраас бас орчинтойгоо танилцах хугацаа дээрэс нь хэдий Монголд топог оноо авсан ч гэсэн чих тасаагүй байдаг. Чих тасах хугацаа гэх мэтчлэн ингээд олон бас хүчин зүйлийн нөлөөллөөс болоод шууд бас ажил олж хийх жоохон хэцүү байдаг. Яг ингээд ойр зүрийн мэдээд байгаа ч гэсэн яг солонгос хүмүүстэй харилцаанд ороод явхад яг бас Монгол топог оноо авсан хүн бол очиод тийм сайн бас үр дүнгуул ихний ээлжид үзүүлж чаддаггүй. Тэр үл яг бодит үнэн. Тийм болохоор яг бакалаврт ингээд орохоос өмнө ядаж солонгос руу тийм ээ аялаар яваад очиод нэг байж үзээд солонгос хүмүүстэй ярилцаж үзээд ч гэдэг юм ингээд дасж явах хэрэгтэй шүү гэдгийг бас хэлмээр байгаа. Дээрээс топог онооны тэтгэлэг гэдэг нь зөвхөн эхний семестрийн л үйлчилдэг тийм ээ. Тэгээд 2 дахь семестрээс болоод ирэхээр өмнөх семестрийн чинь голчин дээрээс ингээд харгалзаад одоо тэтгэлгийг хадгалах уугүй юу гэдэг шийдэгдээд явдаг. Тэнгүүд нөгөө дөнгөж ингээд Монголоос очсон тийм ээ. Солонгост өмнө хэлний бэлтгэл сураагүй хөгтөөд болохоор их хвчлэн одоо тэтгэлгээ алга тохиолдод маш их байдаг. Ягаад тэгэхээр нөгөө бүтэн яг нэг семестрийн хугацаанд чинь доорож 3-4 сар л байгаа шүү дээ. Тэр хугацаанд яг түрүүний хэлсэнчлэн одоо дасал болох зүйлүүд бол явхад арай жоохон бага байдаг. Тэгээ дээрээс нь нөгөө хичээлээ ойлгохоос гадна өдөр тутмын амьдралаа ингээд солонгос хэл нь ойлгохгүй байх чи академик төвчний хичээлийг бас сайн ойлгоод хичээлээ ингээд онц игээд өндөр голчтой гарах бол ер нь жоохон боломжгүй байгаад байдаг. Солонгос хэлний бэлтгэл өгсөн хүүхдүүд
ч гэсэн ялгаагүй. Тийм болохоор эхний семестртээ ихэнх нь топик оноогоо өмнөхөд тэтгэлийг дандаа ингээд бууруулж алдаад байдаг учраас одоо тэр тэтгэлгийг алдахгүй тул хичээлээ маш сайн хийх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө нэг маш олон хичээлийн хажуугаар дахиад цагийн ажил хийгээ дахиад ингээд хичээлээ давтах бол ер нь жоохон боломжгүй. Маш одоо тийм эмх зэгцтэй, төлөвлөгөөтэй байдаг хүн л ер нь тэрийг амжуулж чадна. Түүнээс бол алийг нэг бол ингээд самгалцдаг. Тэгээд ихэнх нь нөгөө нэг яах вэ? Хөрхий тэгээд амьдралын шалтгаанаас болоод чинь бас бакалаврын төлбөр чи өндөр шүү дээ, тий. Тэгээд ажиллаа л илүү хийгээд байдаг. Тэгээд ажиллаа илүү хийнгүүт нь хичээл угаасаа яалтчгүй орхигдоод тэгээд топикийн сэтгэлгээ бол ер нь алдаад байдаг. Тэгэхээр хэрвээ чи бакалаврт яг явж байгаа топикийн сэтгэлгээ гайваад явж байгаа бол очоод бас хичээл хийн шүү гэдгийг айгуу сайн ойлгох хэрэгтэй. Ажил их зав бол бараг гарахгүй. Тийм учраас бас эхний нэг жил бол ээж аваасаа тусламж авнаа. Тэгээд хичээлээ сайгаа топикийн сэтгэлгээ хадгалаад яваад байвал ээж аваас ч гарах мөнгө бага л энэ гэсэн үг шүү дээ. Тэгээ яг нэг завч хөлөө цагаараа нэг ойр зүрийн өөрийнхөө хэрэглээг зохицуулах боломжтой ч гэдэг юм уу. Тиймэрхүү ажлыг хийгээд бас хоолмсаа аваад ээж болно. Түүнээс бол яг төлбөр хүртэл бол зохицуулахад эхний нэг жил бол жоохон хүндрэлтэй байна. Тийм болохоор ээж автагаа яг гоё ярилцаад за би ийм шүү, тийм шүү тий. За очоод тастал нэг жил ингээд сургалтын төлбөрөн дээр одоо дэмжлэг үзүүлээрэй ч гэдэг юм уу. Тийм байдлаар айгуу сайн ярилцах хэрэгтэй. Тэгэхгүй бол шууд нөгөө хэл мэдтэй топик оноо авцсан гэдэгтээ ирдээл очингуудаа шууд би бол ажил хийгээл алаал тий төлбөрөө олоод цэцгэлгээж хадгалаад энэ төр гэсэн юм бол багхгүй юу. Топик 6 авсан хүүхдүүд ч гэсэн эхний семестр дээр голч нь муу гараад цэцгэлгээ алддаг хүүхдүүд бол зөндөө байдаг шүү. Тэгэхээр энэ эрсдлийг бас жоохон тооцож баймаар байна. За бакалавр дээр бас дараагийн ярих зүйл нь юу байдаг вэ гэхээр бид нэг ингээл бакалаврд ороод эхний 1-2 жил бол ерөөхдөө хичээлдээ дасгаал, орчиндоо дасгаал ингээл учраа олох гол явдаг. Тэгээд гол нь нөгөө бакалавр төгссөний дараа би яах вэ гэдэг зорилго бол мартаад бараг төгсөх болоод ирэхээр сандаг. Тэгэнгүүт нөгөө жоохон хугацааны хувьд бол оройтцсан байдаг байхгүй. Тэгэхээр ер нь 2 дугаар семестрээсээ за би ер нь бакалавр төгссөн дараа яах вэ? Энэ мэргэжлээрээ ажиллах уу? Эсвэл буцаад одоо магистртаа сурах уу ч гэдэг юм. Энэ төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэгэл өрдөөр курст орчоод за одоо нэг тэгэндээ бодож идэл ихэнх юмнууд нь хоцорсон ч байд юм уу. Тэгээ цагаан тулгсан шийдвэрүүд бол дандаа жоохон алдагдaltaй байдаг. Тэгэхээр яг 2 дугаар курсд байхаасаа эхлээд дараагийн төлөвлөгөөгөө бодож байгаарэ гэж бас зөвлөмөр байна. За яг бакалавр дээр бас нэг хэлэх зүйл бол хүрээлэл маш чухал байдаг. За чи ямар ч одоо яг Солонгост одоо мэргэжлээр ажиллая гэж бодсон ч бай, магистртаа орё гэж бодсон ч бай. Чиний яг одоо чамтай нэг 5 хичээл сонсож байгаа оюутнууд чиний маш том хүрээлэл байдаг. За дээрэс нь чамд хичээл зааж байгаа профессорууд маш том хүрээлэл байдаг. Тэгэхээр тэд нартайгаа маш гоё ингээд харилцаа үүсгээд юм ярьдаг, гоё юм дотн болоорой. Тийм бол ядаж алстаа чамайг ажилд ороход профессорууд тусалдаг. За алстаа чамайг одоо магистр сурлаа гэж бодоход бас тэр профессорууд тухайн сургуульдаа сурахад бол өндөр тэтгэлгүүдийг өгөх боломж нь нэгддэг. За бас одоо мэргэжлийнхаа ажлыг хайгаад та ярилцлагаан дээр өгөөд явж байхад бол тухайн ангийн чинь хүүхдүүдээс одоо чамд ажлын байр санал болгох эсвэл одоо профессорууд чинь таньдаг хүнтэйгээ ингэж холбож өгөх ч гэдэг юм уу. Маш олон юм сайн талууд байдгаа. Тэгэхгүй манай бакалаврын оюутнуудтэй л ер нь уртах хичээлээгээл тэнд нэг цагийн ажиллаа хийгээл өдөр хоног өнгөрөөх гэдэг. Яг ингээд солонгос хүмүүстэй дундаа ороод багш нартайгаа ингээд харилцаа дотоох тал дээр ер нь жоохон маранхан байдаг шүү. Тийм болохоор яг энэ тал дээр илүү төлхөө анхаарал өгөөч гэж би бүр амжин гуймаар байна. За бакалавр дээр бол яг иймэрхүү юмыг илүү сайн зөвлөх байна. За хэдүүлээ одоо магистр докторийн тухай яриа. Магистрийн зэрэгт ингээд сурах гад явж байгаа хүмүүсийн дийлэнхийн бас боддог нэг ойлголт юу байдаг вэ гэхээр Солонгост ингээд магистр сурах юм бол 7 хоногт 1-2 өдөр хичээлтэй. За буцад өдрийн завтай хэмжээ ажил хийнэ гэж ойлголт байдаг. Гэхдээ энэ ойлголт бол яг буруу биш ч гэсэн бас тийм зөв бол биш. Тэгээ тийм байлаа гэдэг бусад цагаар нь ажиллаа хийгээд төлбөрөө олно гэдэг бол жоохон өрөөсгөл байдаг шүү. За яагаад вэ гэдгийг тайлбарлах юм бол Солонгост яг магистрийн одоо хичээлүүд бол бакалавр, хэлний бэлэг язвал тис ондоо зарчмаар явагддаг. За дээрээс нь тис ондоо хөтөлбөртэй байдаг. Тэгэхээр маш юм шахуу одоо хичээлүүдийг олон хичээлүүдийг нэг хичээлээр үзэндээ хвчлэн лекц маягаар орно. За дээрээс нь одоо магистр гэдэг бол ерөөсөө шин зүйл үзэх биш. Чиний одоо суур мэдлийг илүү жоохон агсан түвшинд аваачих чагаа тийм хичээлүүд ордог учраас яг ингээд шин юм үзээл одоо тийм нэг бакалавр дээр нэг тэгдэг санаа практиктэй болол тийм юм бол ерөөсөө багхгүй. Зүгээр чиний үндсэн суур одоо бакалаврын мэдлэг дээр дөрөөлөөд тэр хичээлээ агсан түвшний судалгааны төвшний ямиг л чамд зааж өгдөг гэсэн үг. Тэгэхээр
тэг тусмаа 7 хоног 1-2 өдөр яг хичээлтэй байгаа юм шиг боловч тэр одоо хичээл дээр чинь маш олон агуулгын тухай ярьцдаг, агсан төвчний тухай юм ярьцдаг. Дээрээс тэр магистрийн хичээлийн хэллэгүүд гэдэг бол бас маш одоо тийм чанга мэргэжлийн хэллэгүүдтэй энэ төр байдаг. Тэгээ тийм болохоор тэр хичээлийг ингэж нухаж ойлгохын тулд маш их цаг зарцуулна. За дээрээс нь бараг 7 хоногт орсон хичээл болгон дээр бие даалт, одоо лекц тавих даалгаврууд ирдэг. Тэгэхээр тэднийг ч бас хийгээд суугаар хугацаа их ордог. Тэгээ ингээд харахаар яг 7 хоногт 1-2 өдөр л хичээлтэй байдаг юм шиг мөртлөө яг хийх юм амар их байдаг байхгүй. Тэрний хажуугаараас яг ажил хийгээд явах нь жоохон хэцүү. Гэхдээ яг ингээд одоо магистр сурч байгаа хүмүүс ингээд ажил хийгээл яваад байдаг л та. Гэхдээ нөгөө магистрт орохдоо бас тэр чинь одоо топ мэдээлэл авсан байгаа те мөн л адилхан өндөр голчийг авч иж одоо тэр зэтгэлийг хадгалах хэрэгтэй болдог. Тэгэнгүүт нөгөө ажил хийгээд явцсан хүмүүс чинь гэрээнд даалгавраа хийхгүй ч гэдэм үү одоо лекцээ тавьж чадахгүй те лекцийг монгол хэл дээр тавихгүй шүү солонгос хэл дээр бэлдээд одоо солонгос хэл дээр ихтгэл лекц энэ төр уншина гэдэг чинь бас тийм амархан юм биш нэлээд бэлдэх хэрэгтэй болно. Тэгээд энэ бүх одоо нөгөө асуудал чинь ажил хийснээс болоод орхигдно. Тэр чинь айгу хурдан өрнөд 2 жил сурна те хурдан өрн чинь дээрээс нь дундуур нь маш олон шалгалтууд ингээд аавна. Тэгээд ингэнгууд нөгөө голч бас муу гарах тохиолдол их байдаг. Тэгэнгүүт нөгөө магистрт чинь голч топынхон голчийг алдаад тэгээд дахиад дараа семестрээс нь айгүй өндөр төлбөрт болдог. Бакалавраас илүү магистрийн төлбөр бол маш өндөр байдаг. 20-30% илүү өндөр байдаг. Тийм болохоор бас л их өндөр төлбөрийн дарамтанд орно гэсэн. Тэгээ өндөр төлбөрийн дарамтанд орсон хүн чи яах юм? Тэгэл ажиллаа л хийнэстэй. Тэгэл тэр өндөр төлбөрөөр төлөөд байдаг. За уг нь бол анханасаа жоохон хэдий тийм ачаалттай ч гэсэн жоохон зохицуулаад жоохон өөртөө тийм хямхтай байгаад тэ ажил төрлөө нэг эвтэйхэн зохицуулж хийгээд хичээлээ сайн хийчих юм бол магистр дээр бол голчиг өндөр гаргах бол маш амархан байдаг. За яаж вэ гэхээр багш нартайгаа сайн харилцаатай байх хэвээр гадаад оюутан учраас багш нар аягүй гоё тийм нээлттэй ерөөдөө харьцдаг. Монголын талаарч гэдэг юм уу тэ сонирхоод тэрэн дээр гоё нээлттэй харьцаатай багшийнхаа өгсөн даалгавар болгоныг цаг тухайд аягүй сайн биелүүлээд багштай үзүүлж явах хэрэгтэй. Дээрээс нь лекц төр одоо хэлтгэлүүдээ цаг алдахгүй яг ингээд хугацаанд даалгавраа хийгээд бол өгч явах хэрэгтэй. За тэгсэн тэгээд хичээлдээ явсан эвцэн бүрэн байхад бол хэр аргатай бол ерөөсөө тийм муу голчтой бол гардаггүй дандаа л ерөнхийдөө өндөр голчтой гараад байдаг. Тийм болохоор яг магистрийн оюутнууд тэрэн дээр анхаараач. Тэгэхгүй яг ингээд цөөхөн хичээлтэй юм чинь ингээл ажлын араас ингээл улаарал мөнгө олох тал дээр ингээд улаараад байдаг. Тэгээд тэрэн дээр бол би жоохон эсрэг байр суурьтай байдгаа бас хэлмээр байна. За дээрэс нь нөгөө ингээд магистрт одоо орох байгаа хүмүүс те одоо топог оноогүй эсэлт авдаг. За эсвэл визний сургууль гэдэг энэ олон төрлийн сургууль ингээд эсвэлдэг зар зөндөө байгаа ш те. Тэрийг хараад за ийм сургуульд ингээд сурчих юм бол ажил хийгээд төлбөр олоод авах юм байна. Визтэй байгаад авах юм байна. Ажил хийгээд мөнгө олоод авах юм байна гэж боддог байхгүй. За яг гоо мэдээж одоо Солонгост байгаа тохиолдолд тийм визний сургууль энэ төр рүү шилжигдвэл нэг тийм асуудал бол гарахгүй. Гэхдээ Монголоос бол яг тийм визний сургуульд илсэх. За дээрээс нь тийм топог оноогүй сургуульд илсэх бол Монголоос маш эрсдэлтэй виз татгалзах магадлал айгүй өндөр болдог байхгүй. Тэгэхээр ер нь айл болох магистраар явж байгаа бол Монголоос илсэж байгаа бол Солонгос сургууль шилжиж байгаа бол ядаж амарлаг сургуульд биш юм хаа дундаж хөрхөн боломжийн сургуульд нь ордог болоо чи ордог байгаа ч гэж бас хэлье. Яагаад вэ гэхээр бид нар магистраа төгссөний дараа DR гэдэг виз авна. DR гэдэг визийг авангуудаа тэндээ ингээд мэргэжлэрээ ажиллах одоо ажлаа хайж идэг тийм хугацаа өгдөг. Тэр хугацаанд ингээд 2 жилийн хугацаанд ажил төрөл хийгээд ээж болдог. Тэнгууд магистрийн оюутнууд ч юм болохоор яг мэрэгжилж гэдэг юм уу салбар харгалзахгүй ажиллах хэрэгтэй байдаг. Бакалаврын оюутнуудыг бодвол бакалаврын оюутнууд чинь зөвхөн төгссөн мэргэжлэрээ л ажиллана гэдэг бол магистрийн оюутнуудад бол маш олон мэргэжлийн сонголт ер нь салбар харгалзахгүй ажиллах боломж нь байдаг байхгүй. Тэр боломжинд нь тэр визний болон одоо топог оноогүй орсон сургуулиуд гай болдог. Тэгэхээр яг тийм жоохон муу сургуульд сурцсан бол төгсөөд яг ингээд нэг гайгүй ажилтны мэргэжлийн ажил болоод хийх гэхээр чи юм жоохон муу сургууль төгссөн юм байна штэ ч гэдэг юм уу. Бараг юм сураагүй юм байна штэ гэдэг ойлголтыг тухайн ажиллах гээд байгаа компанид өгчсөн учраас голдогдоод байдаг. За харин дундаж хөөхөн ингээд боломжийн сургууль сурцсан бол тэр сургууль чинь мэдээж муу нэртэй биш учраас чиний одоо өөр чинь чадварыг хараад боломжийн бодвол ингээд ажилд яваад байдаг гэсэн. Тэр магистр төгссөн хүмүүс бол яг бакалавр төгссөн хүмүүсийг бодвол илүү одоо мэргэжлийн ажил хийгээд E7 гэдэг мэргэжлийн ажлын визийг аваад явбал боломж нь илүү өндөр байдаг байхгүй. Гэтэл нөгөө анханасаа нөгөө орохдоо те ажил хийндээ мөнгө олондоо гэсэн сэтгүүгээр орсон хүмүүс бол төгсөө тэр боломжийг ерөөсөө эдэлж чаддаггүй гэсэн. Тэгэхээр яг хэрвээ чи одоо магистр төгсөж Солонгост мэргэжлэрээ ажиллая гэж бодож байгаа бол бас анханасаа магистрт орох гэж байгаа мэргэжлээ ч гэсэн айгуу сайн зөв сонгох хэрэгтэй. Ер нь жоохон ирээдүйд ажиллах салбар руугаа чиглүүлээд ингээд мэргэжлээ орох хэрэгтэй. Тэгэхгүй ингээд хамаагүй мэргэжлээ сонгочхоор тухайн нөгөө ажиллаж байгаа салбарын талаар мэдлэггүй учраас тэг бакалаврын суурь мэдлэгч байхгүй, магистрт ч мэдлэг аваагүй учраас бас голоод байдаг. Тэгэхээр ерөнхийдөө Солонгост яг ямар мэргэжлүүд илүү нөгөө гадаад хүнд ажил одоо мэргэжлийн ажил олох боломжтой байдаг вэ гэхээр эмнэлгийн орчвол
зориулагч, за дээрэс нь гадаад худалдааны менежерүүд байдаг. Яагаад тэгэхээр өдөө Солонгос талаасаа тухайн гадаад хүнийг ажилуулж байгаа компани тухайн гадаад улстай ямар нэгэн байдлаар ажил хэргийн холбоотой байх ёстой, түншийн холбоотой байх ёстой гэдэг шаардлагыг тавьдаг байхгүй юу. Тэгэхээр энэ шаардлагууд бол нэмэлт болон гадаад худалдааны компаниар хамгийн өндөр нийцчихдэг учраас энэ компаниудад, энэ газруудад Монгол хүнийг авах магадлал хамгийн өндөр байдаг. Яг энэ чиглэлийн одоо суурь мэрэгжилтэй, бакалаврын мэрэгжилтэй дээрэс нь магистртаа жоохон төвшин ахуулаад сурцсан бол бараг л нэрээ ногоон гэрлээ жоохон авцгаатай байж чадах юм бол ордгоо гэсэн. Тэр энэ мэдчлэн ингээд зүйлүүдийг та нараас мэдэж аваач. Тэгэхгүй ингээд зүгээр л зуучлан байдлууд дээр очиад ойр зүрэ мэдээлэл авчаал харанхуй айгүйх яваад байна. Тэгээд ерөөдөө хэлний бэлтгэлч бай, бакалаврч бай тийм ээ, ээж аваасаа тусламж авна гэдгийг айгүй сайн ойлгох хэрэгтэй. Өөрөө бүх зүйлийг зохицуулах боломж байгаа ч гэсэндээ тийм амархан олдохгүй. Тухайн хүнээс маш их хичээл зүтгэл нүр их хөдөлмөрийг шаардж 100% төлбөрөөр олоод бусад амжиргааны зардлыг дагаад явна. Тэхийн тулд мэдээж чамд хэлний чадвар маш өндөр байх хэрэгтэй. Дээрээс нь ажил төрөл хийх овсгоо, бусдын итгэлийг алдахгүй байх чадвар гэдэг зөндөө хоолой юм хэрэг болдог. Тэгээд тухайн нөхцөл байдалтай байгаа газар, байршил энэ чинь бас нөлөөтэй байдаг учраас чамаас шалтгаалгүй олон хүчин зүйлүүд мөнгөн дээр гарч ирдэг. Тийм болохоор ээж аваасаа тусламж аавна гэдгийг илэрхийлж явах хэрэгтэй. Хэрвээ үнэхээр ээж аав чинь чамд тусламж үзүүлж чадахгүй хэцүү гэж бодож байгаа бол ер нь Монголдоо сураач. Тэр нь баг дээр шүү. Тэрнийхээ дараа гоё хил усаа бэлдээд өндөр тэтгэлэг аваад тийм ээ мөнгө төгрөгөө хадгалж яагаад явах боломжууд зөндөө байгаа штэ гэдгийг бас дурдмаар байна. Тэгэхгүй ингээд хар ухаанаар гоё дэврүүн сэтгэлээр тийм ээ яарал Монголоос л явж явал болоо шүү гэж одоо Солонгос руу явах юм бол маш олон хүмүүс буцаж ирж байгаа. Нөгөө л мөнгө төлбөрөө олж чадах байгаа, төлбөрөө төлж чадах байгаа, ар гэрээс нь дэмжлэг ирж чадах байгаа тий. Тэгэхээр ерөнхийдөө Солонгост бол хоёр төрлийн зам байдаг. Нэг бол хичээлээ хийгээд хичээлийг хараас хөдөлтөөл онцураал тий явах. Нэг бол ажил хийгээл ер нь хичээл гэдэг зүйлийг хоёрдугаарт тавиал орхиол ажил хийгээл мөнгө олоод ер нь жоохон мөнгөний боол олоод явах гэсэн юм хоёр л одоо сонголт байдаг. Түүнээс л яг энэ хоёрын дунд энтер гэсэн сонголт бол ер нь байдаггүй гэдгийг аягүй сайн ойлгомоор байна бүгдээрээ. Тэгээд хэрвээ яг хичээлээ ингэж тэгээд явах байгаа бол заавалчгүй ар гэрээсээ тусламж авдаг. За харин зөвхөн мөнгөний хойноос ингэж явж байгаа бол угаасаа тэр хичээл гэдэг зүйлийг чи орхиноо. Тэгээд мөнгөний хойноос яваад тэр зовж олсон мөнгө буцаагаад тэр визтэй байхаан тулд сургуультаа өгнө. Тэгээд тэндээс олигтой мэдлэг авч чадахгүй яг ингэж сураад төгссөний дараа яг гартаа барьсан нэг л жоохон мууфлер дүнтэй дипломтой гэсэн хэрнээ тархинд чинь ямар ч мэдлэг байхгүй чанартай сурч чадаагүй л байдаг. Тэгэхээр анх Солонгос явахдаа чи яг яаж зорж байгаа, юу бодож байгаа тий чиний эцсийн мөрөөдөл зорилго чи юу вэ гэдгийг аягүй сайн анхаарад тэрнтэйгээ хамт эцэг ихтэйгээ яриач. Тэгээ үнэхээр эцэг их чинь төлбөр мөнгөндөө тусалж чадахгүй бол Монголдоо сурчгаа. Тэр нь чамд алстаа дээр шүү гэдэг зүйлийг би хэлж өгмөр байна. Тэгээд бичлэгээ дуустал үзээд нэг зүйлийг ойлгоосэй гэж бас хүсэж шүү. Тэгээд асуумаар байх зүйл байдаг бол манай залгамж төвийн чат руу бичээд асууж агаарай, чатгаараа хариулахад бэлэн байдаг шүү. Тэгээ манай бас рилсүүдийг үзэж агаарай, тэнд гой одоо мэдээлэл контентуудаас ордог шүү гэж хэлмээр байна. Тэгээд Солонгос явахаас өмнө дахин бодоорой. Хэрвээ явахаа шийдсэн бол маш нарийн сайхан төлөвлөгөө гаргаарай. Шууд очиод болно доо гэдэг зүйл бол хэзэж байдаггүй шүү гэдгийг сайн ойлгож агаарай гэж хүслээ. За тэгээ баяртай дараа уулзъя.